За сайн байцгаана уу? Өнөөдөр хичээлээрээ шат хэрхэн үүсгэх талаар арах болно. За ерөнхийдөө бол Revit дээр маань дөрвөн төрлийн шат үүсгэж болдог. За эндээс бидний ашиглах нь болохоор Custom Places дээр болон Components дээр гэсэн хоёр шатны төрлийг ашиглах болно. За ерөнхийдөө бол яг үндсэн энэ ногооноор харагдчихлаа. Энэ үндсэн гурвын яг Revit-ийн цаанаасаа байдаг family байдаг. Component гэдэг нь болохоор одоо ийм элементүүдийг үүсгэхэд ашигладаг component element гэж байдаг. За ерөнхийдөө өмнө хичээл дээр ярьсан component element за тэгэнгүүтээ ерөнхийдөө энэ хоёрын маань ягаад энэ хоёрыг авч байгаа шалтгаан нь юу вэ? Ялгаа нь юу вэ гэх юм бол за ерөнхийдөө бол custom place-ийг ямар төрөл үед ашигладаг вэ гэхээр шатныг гишгүүрийн өндөр нэгэн жиг тохиолдолд ашигладаг. За components дээрийг болохоор ямар тохиолдолд ашигладаг вэ гэхээр custom-ээс эсрэг тохиолдолд шатны гишгүүрийн өндөр заримдаа өндөр нам өөр тохиолдол байдаг шүү дээ. Тийм тохиолдолд ерөнхийдөө components дээрийг ашигладаг байгаа. За хичээлд орцгоё. За хичээлд орохоос өмнө за хэдүүлээ шатны гишгүүр шатны маань хучилтанд гарах нүхийг үүсгэе. За structure shaft. За ерөнхийдөө яаж үүсгэсэн нэг хамаагүй дээ. За ингэж. За ерөнхийдөө бол за нэг гишгүүрийн өндөр 1200 хүчтэй 1200 хоорондох цаг нь за нэг 222 масран зүг авч тэгвэл зя би цахаагаад хийж байгаа шүү. Зя ингээ хучилтанд маань нүх ингээ энд гарцаа харагдаж байгаа. За тэгэнгүүт би энийхэн заагийг зя 3 давхар хүртлэе явна. Гээ заагаад өгч. Эсвэл 2 давхар хүртэл ч юм уу те. За шат маань 2 давхар хүртэл явнаа гэд ингээ шатны нүхөө ингээ гаргаад өгчөж байгаа. За дараагийн ажил нь за тэгэнгүүт түрүүн ярьсанчлан стерлөг орлоо. За ерөнхийдөө энэ дээр харагчлаагачлан энэ суман дээрээ дарангууд за Revit дээр бол цаанаасаа энэ гурав нь өмнөх түрүүн PDF дээр харуулсан энэ гурван төрөл харагдаж байна. За бидний ашиглах нь monolithic. За monolithic рүү ороо харцгаая. За эдгээр маань ямар утгатай вэ? Юу зааж байгаа вэ гэхээр за ерөнхийдөө бол хамгийн эхнийх нь шатны гишгүүрийн өндөр, шатны гишгүүрийн өргөн, шатны өгслийн өргөн. За энэ round type гэдэг маань гишгүүрийн маань төрөл гэх юм уу? За ерөнхийдөө бол бидний шатны гишгүүр ерөнхийдөө төгсгөлөө нь ийм 90 градусаар шууд ийм гишгүүрүүд байгаа шүү дээ. Одоо бидний хийж байгаа шат. Зарим тохиолдолд нэг ингэж ийм налуу ч юм уу ийм зигзаг хэлбэрийн ийм төгсгөлтэй хэрвээ хийх тохиолдолд алийг сонгох вэ гэдгээ энэ дээр сонгодог байгаа. За энэ дээр ерөнхийдөө нэг анханасаа би санаж байгаа бол нэг манай Revit-ийн маань нэгжин инчээр явж байсан болохоор хэмжээсэд маань жоохон ойлгомжгүй харагдаж магадгүй. За гишгүүрийн өндөр, гишгүүрийн өргөн, за шатны гишгүүрийн маань өгслийн өргөн. За энийгээ хэдүүлээ duplicate хийж нөө болгох чи. За 90 градус гэж юм уу тий. За 90 градус гэж. За тэнгууд энэ маань байгаа байхгүй. Энэ налууга хэрхэн үүсэх өгслийн тий энийг ойлгох чинь. За училтынхаа зурсааныг 150-г авчээ. За окей. За дараагийнх нь энэ болохоор landing гэдэг маань манай амрах тавцан гэж ярьдэн штэ. Амрах тавцан юм 150 гэчээ. За энийгээс duplicate хийхгүй болохгүй юм шиг. 150 мм. Окей. За хэдүүлээ шатаа үүсгэсэн юм чинь одоо хэдүүлээ. Энэ template руу ороод тэр step form гээд template үүсгэчээ. За энэ дээр оронгуудаа шатаа харуулахаар apply хийж. За тэнгүүд шатны маань
За хэдүүлээ шатны гişгүүрээ хийцгээе. За зойрон шал руу орлоо. За стил руу орлоо. За мэдээ түр өмнө хийсэнчлэн давхрын маань өндөр 3600 учраар би зойрон шал гэсэн байгууллагаасаа хэрвээ шатаа зурх юм бол шатны гişгүүр маань тохиргоогоо нөгөө шатны гişгүүрийн өндрөө 150-г хийсэн байгаа болохоор ерөөхдөө тэр тохиргоонд маань тааруулаад гişгүүрийн маань одоо ерөөхдөө та 24 хуваагдана гэд заагаад өгчөж байна. За энийгээ offset-д 600 болгосон. Хэрвээ энэ нь 0 ах юм бол ингээд шатман зургтаа төв тэглээс зурагдах гэдэг. Тэгэхээр 600. За эхлэлцэг. Ер нь ингээ референс планер эхлэлцэг төгсгөл цэгнүүдээ ерөөхдөө заагаад өгчүүл зүгээр байдээ шүү. Хаанаас хаа хүртэл зурхаа шийдэхин тулд за дараагийн гişгүүрээ зурлаа модуль 600-аа. За хүмүүсийн нэр нэг анхаардаг юм анхаарах үлдэж нэг юм нөгөө end with riser, begin riser гэдэг эдрийга чек хийхгүй бол ерөөхдөө бас гişгүүрийн маань тоо хасагдчихад байдээ шүү. За одоо жишээ нь гişгүүр юу ажиллаа. Landing гэсэн л орно. За амрах тавцангаа. Хэд за огтл руу орж харъя. За. Окей. За энэ дээр харж гişгүүр ортгоч. За одоо харъя. За гişгүү. За энэ учлалтаа түр хайд хийчээ. Гişгүүрийн маань өндөр 600, учлалтын маань 150, 150. За 150, модуль 300. За ерөөхдөө түрүү нөгөө нэг хамгийн төгсөл хэсэг дээр би яагаад хучлалтаа тэр чигээр нь катлаад яагаад тусад нь энэ дээр landscape яг ингээд тусад нь яг юм амар тавцаа хийж өгсөн бэ гэхээр хэрвээ би энийг зүгээр одоо жишээлбэл би энэ reference plane хүртэл хучлалтын нөхөө гаргаад энэ хэсгийн хучлалт оруулсан бол яг одоо энэ дээр харагдчихлагаачлан шат болон энэ амар тавцангийн маань хооронд одоо ингэж юм налуугаар ч юм шууд энэ хоёр маань уулзах боломжгүй үүсдэггүй яг нэг хучлалтаараа байвал үүсдэггүй болохоор ингэж хийсэн байгаа. За энийг харуулъя. Хажуудлаас нь огтлоос нь үзэлэг. За хажуудлаас ингэж харагдчихэв. За ингээд шатны гişгүүр маань хичмэл маань ингээ боллоо.